Хулгар Нацаг Төшөөтхан аймгийн Дайчинчин гүнгийн хошууны нутаг Хангалын голын адаг хаваар 1860-аад оны үед нутаглаж байсан ард дашийн эхнэр Сунам Нэрайлж нэгэн хөвгөн төрүүлжээ. Энэ домогт Хулгар хэмээн баян мөнх харслан байлаа. Эцэг даш нь чамгүй сайн барилддаг харцаг цолтой нэгэн байжээ. Эднийх мал хөрөнгө багтай харц ядуу айл. Нэгэн үдэш Шатадаг гэдэг хүн ирж өөрнийхэн загнаад тэднийг унтуулахгүй байсан гэрийн хойморт хэвтэж байсан 17 настай хүн Нацаг нь өндийн сууж байснаа ившээж хоёр гараа сунган хүчтэйхэн сүнэсэнд өнөөх хүний цээжинд хүрч хавиргыг нь гэмтээж байжээ. Эцгийгээ нас барсны дараа Нацаг өрх гэрээ толгойлох болсон байна. Дүү Санзай, Равжа хоёр нь маш их тэнхээ бэртэж дүүнг дүүхэн хүмүүс байсан учраас Нацаг хоёр дүүгээ хүний амнаас охроож мэднгээд барилдуулалгүй сэрэмжлэн хордог байжээ. Нэг намар их соном нь хүү Санзай Равжа хоёрыгоо өглөө эрт түлээнд явуулжээ. Өд хэвийн үед нэг нь үндсээр нь булаг татаж унгаасан бүдүүн хар мод чирээд нөгөөх нь хэмхэрсэн тэргээ баглаж үүрээд үхрээ хөтлөн ирсэн гэдэг. Нацаг эгэлгүй их барьтай арга увсгоогоороо гайхагдсан хүн байжээ. Түүний тухай сонсоогүй чих бахтан гайхаагүй нүд сэтгэл тэр үед байгаагүй гэдэг. Хулгар Нацаг тэр үеийн Монголын шилийн сайн эрчүүлийн нэг байваа. Нэгэн өвөл Бээжингээс амбаны 100 тэмээ ачаа бараа Бээжин сономын хашаанд буужээ. Энэ хашаа жим буудаг тусгай хашаа бөгөөд маш өндөр бүх хашаа хятадын өргөн чөлөөний хойд нүүрэнд гисэр сүмээс зүүн урагш 500 м орчимд байлаа. Энэ хашаа хэрэм 2 м гаруй өндөртэй ажээ. Бээжингээс 100 тэмээ бараа ирсэн шөнө Бээжин сономын хашаага цоожлон хонжээ. Өглөө бараагаа бүртгэн үзвэл 4 тэм буудал бараа алга гин. Шөнө нь баг зэрэг цасарсан тул мөрийг нь мөшгөөс баруунаас 2 явган хүн хашааны гадаа ирж давж ороод 4 тэнг аваад буцаад явсан бололтой байна гин. Мөрдөж үзвэл гандангийн дэнж рүү гараад олон хүний мөртөө гутгалдан алдагджээ. 2 тэмээний ачааг 2 хүн аваад явчихж болмооргүй тул гайхаж энэ хачин явдлыг Манжамбанд мэдэгджээ. Манжамбан Дайчин уванд энэ хулгайг өнөөдрийн дотор ол гэж шаасанд Хулгар Нацгийг өчигдөр орой хүрээнд ирсэн явж байсан гэж хүнээс сонсоод байдаг айлаас нь түүнийг авчирч байцахдаа Нацаг чи амбаны 4 тэм барааг яасан бэ гэж Дайчин хүн өөрөө тулган асуувал тэнд би гээд өөрийн байгаа хашааг заажээ. Чи хинтээ яаж аваа вэ гэвэл жамцтай өргөөд явчихсан гэв. Уг авсан барааг бүртгэн үзэж бүрэн бүтэн байсанд Дайчин хүн санаа амарч Манжамбанд мэдэгцэнд 2 тэмээний бүтэн ачааг 2 хүн авч явсан гэдэгт би итгэхгүй байна. Хэрв энэ үнэн бол надад хэрхэн авсныг нь үзүүл гэжээ. Тэгээд Жамц Нацаг хоёр шүн яаж үйлдснээ дахин үзүүлэхүүлж Бээжин сономын хашаанд Манжамбан зэрэг хүмүүс хүрлцэн ирвэ. Тэр хоёр шатаа хашааны гадаа тавьж Хулгар Нацаг шатаар хэрмэн дээр гармагц шатаа авч дотгош тавиад хашаанд нь орж тэм барааг өргөж аваачаад шатны дээгүүр хэрэм давуулан шидэж өгсөнд хэрмийн гаднаас Жамц нь тосон аваад газар тавьжээ. Ийхүү хайж авалцаж өгөлцөөд шатаараа гарч явжээ. Авсан 2 тэнгээ оосрлож мөрөвчлэн нэг ч амарлгүй явсаар хашаандаа ирж гин. Үүнийг үтсэн амбан учиргүй гайхаж тэдний хүчийг магтан шүн авсан 4 буудал барааг зүгээр өгч хойшид миний имийг бүү аваарай гэж загсан гэдэг. Ийхүү Хулгар Нацаг шилийн сайн ир явсан боловч Монгол бүхийн түүхэнд нэртэй алдартай арслан байлаа. Энэ хүн бол Дайчин вангийн хошууны жирийн ард. Түүнийг хулгайч гэж муулах хүн байв. Ядарсан хүнд тусч сайхан сэтгэлтэй гэлцэх нь олон байв. Насагсан хойноо амар баясгалан хийдэд мөрөгхөөр явж байтал олон явган хүн хүүхдээ үрж хөгштөө хөтлж уйлж явсан гин. Учрыг асуувал бид өвөрлөгч улс дунд 3 гүнийхээс мөрөглөөр ирсэн юм аа. Гэтэл өнгөрсөн шөнө хамаг юмыг маань дээрэмдэж заримыг маань хүлж орхиод явчихлаа. Одоо яахаа мэдэхгүй байна гэхэд Нацаг морь малыг нь зүс эд хогшил зэргийг нь мэдэж аваад нэгийг нь дагуулan уулын оройд гарч бараа хартал битүү модон дотроос утаа цоргодож байхыг үзжээ. Тэр зүг дөхөж очин дагуул хүндээ 2 морио орхиж модны чөлөөвөөр ажиглахад мөргөлчдийн алдсан морь мал зүсээрээ байсан тул шууд очиж овоохойд орвол нэг бүдүүн ир Нацгийг хялайн харж гараа зангидан зүгснээ. Ирээн иштэй том хутаг гарган харуулхад Нацаг аль нь ч надад болноо хэрэгэл гэжээ. Тэгээд Нацаг мах уцалгаж байсан тогоогийн өөрлөө нүшгэлэхэд нөгөө ир муухай жарлан гидрэг унаж гаднаас 6 хүн гүйлдэж ирв. Нацаг эхний хүнээр бусдыг нь цохиж орхиод
луйвэрдсэн эд малыг нь буцааж авчирхад явгарсан мөргөлчид хан тэнгэрээс бууж ирсэн ачтнуу хатан дэлхийгээс ургаж гарсан шидтнүү хэмээн мөргөцгөөжээ. Тэд нар нацхийн алдар нэрийг асуухад надаас дээгүүрх нь хулгайч гэдэг юм. Надаас даагуурх нь хулгар нацаг гэдэг юм. Үе тэнгийнхэндээ бол бүх нацаг гэж дуудагдж явлаа гэж хариулжээ. Төвний бор морь гэж ер үсийн чадалтай адгуу сувжээ. Нацаг бор мориороо алс холын аянд явхдаа олон баяны хотноос яайдаа гэсэн тарган эрэг давхиуд дундаа шүүрч хүнс залгаж байжээ. Тэр байтугай өхөр шүүрч байсан удаатай. Тухайлбал нэгэн шөнө нутгийн тун харамч баян айлын шүдлэн үхрийг морин дээрээсээ шүүрэн авч дүүрээд явчихсан байна. Тэр баян хүний мөр гараагүй хэрнээ уяатай байсан өхөр нь алга болсонд мэл гайхаж байжээ. Хулгар нацаг хэрэгт сэжиглэгдэж мөрдөгдөж байжээ. Тэрбээр шоронгийн ахлах хуйгаар дамжуулан хошуу ноёноос та намайг улсад барилдуулаач тэгвэл би төрүүлж хошууныхаа алдрыг дуурсах болно. Хэрв ингэж чадвал та намайг дээдэс дайлтхан хэрэгээс мулталж чадах уу гэж асуулгажээ. Тэгтэл ноёнтон чи хэлсэн амандаа хүрсэнгүй худал хэллээ. Шилий сайн ирч болдоо хэмээн ширүүхэн байжээ. Нацаг ноёнтон минь дан шиг бол төрийн гол наадам. Энэ их наадамд хэрэгтэн ялтан хүн төрүүлэх нь онцгүй хэмээн бодлоо. Хэрв таныг сойрхвол 10 засагтал барилдаж төрүүлье гэхэд хулгар нохой чи ийм залтай гэж ноён инээгээд болзол тогтоож үүнийг таславал барилдуулна гэд 3 давхарлсан аргамж өгөхөд хөлдөө оруулан докторат барилдах эрх олсон гэдэг. Энэ наадамд үзүүр түрүүнд намхаа авраг нацаг хоёр үлджээ. Аврагтай үрж байх хоорондоо нацаг нэгэн ахмад бүх нодон жил намхаагаас хүн голлож нохой мордвол чи яах вэ гэж асууж байсан нэг л учиртай хэмээн бодож байлаа. Хоёр их хүчтэн хэд хэдэн удаа барьж тавилцав. Нацаг ялгүй хэвгүй газар харсаар яг тийм мөч эгзэг таармагц аврагыг улаан сугаар нь тэврэн нохой мордож хөөгөөд давж 10 засгийн наадам төрүүлжээ. Ингэж нацаг улсын арслан цол хүртэж ноёнч түүнийг дээдэс дайлтхан хэрэгээс мулталсан юм гэдэг. Нацаг вангийн хүрээнд байхдаа сайн нөхөр Яндангийнхоо хамт тамгын толгой гихч дээр гарч бараа харж байтал майдрын гол аянчин буужээ. Түүнийг хараад нацаг нөхөртөө хоёулаа тэнд очиж олзуулах уу гэхэд юун уулз гэж нөхөр нь гайхахад нацаг намайг дагаад л очивол болох нь тэргээд хоёулаа очиход том хүүхэн майханд холбог дэвсээд жингийн даамал духгар ир сууж байжээ. Даамлын тоомжиргүй занг мэдсэн нацаг нөхөртөө энэ хайнгийн шарыг өргөчихвөл эзэн юу өгдөгсөн бол гэхэд даамал сэртсхийн. Залуу чи байтлаа миний хайнгийн шарыг тэрвэрж өргөх болж байна уу? Тэг чадвал тэрэгтэй ачаан дээр нь өөрийг нь нэмээд дайварт нь уяан дээрх жороо хүрмөрөө имэйл хазаартын өгчөд ах нь хотойхгүй хүндэ гэжээ. Нэрийн юм бол уртхан бүх аргамж авчир хэмээн авчруулаад шарыг хүлж байтал жинчид цугларч залуу хүний аа гэдэг сайхан юмдаа өргөж чадахгүй бол яах болж байна да гэхэд яах юу яах вэ? Намайг нас тоолон ороолгоорой л доо. Би 25-тай, нөхөр маань 23-тай нийлүүлээд 48 оруулсан ч та нарын л дур гэжээ. Нацаг шарныхаа цээжин дор орж хүлсэн аргамжнаасаа татан сэгийтл өргөн даамлын майхныг тойрч тэрэгэн дээр авчирхад жинчид мэл гайхан бийсээ харах зур хёндан шараа хөллөөд хөдөл би морой эмээлдэж аваад хойноос чинь очие гэж хэлсэнд эзэн юу ч хэлэлгүй араас нь дагаж явснаа. Эр хүн хэлсэн амандаа гэдэг юм. Чи амандаа хүрч би алдлаа. Чиний эр биеийн чадлыг гайхаад баршгүй юм. Алдраа хэлж гэрээ зааж өгж болох уу гэж гуйсан аясаар өгүүлэхэд намайг ханд Чингивангийн хулгар нацаг гээд гэртээ харахад даамал дагаж очин заян гэгэний албат болохоо танилцуулаад буцах болоход нацаг эрийг бүү бас талайг бүү янд гэдэг үг байдаг. Эвгүй санагдаад байвал танд юмыг чинь буцаагаад өгсөн ч болно шүү дээ гэхэд нэгэн төгсөн юмыг буцааж авах хэрэггүй юм. Харин холын надад хөл дүүжлэх юм өгвөл боллоо гэхэд мөнгөн имэйл хазаартай хөрөн морой та унаад явгээд цулбуурыг нь атгуулжээ. Тэрбээр нэгэн удаа хангалын адагт уртын тоогт хийсэн нэгэн наадамд арцад хэмээх Уланбаяр заантай үлджээ. Нацаг арслан газрын доод талд арцад заан газрын дээд талд нь зогсон урж байжээ. Уланбаяр заан ухс хийгээд арслангийн доогуур орохоор гүйтэл тэрбэр жаахан зайлаад бөкс рүү надагтал толоо харуулдан унсан аж. Түүнийг тахимаа өгөхөөр ирэхэд нь нацаг арцад заан уртын горхиноос ус балгаад ирвүү гэж тавлсан гэдэг. Хулгар нацаг 100 вангийн хүрээнээ хэсэж явтал нэгэн хятад наймаачин заяатын пүүснээс баахан торго дурдан чихэр чавах морин дачин явах гэж байгааг дуулаад даш мэргэний давааны аманд ширэнгэн дотор тосч суутал нөгөө хятад ачаатай цагаан морь хөтлөөд өгсөж иржээ. Нацаг чармаа нүцгэлээд цэмхэн хойноос нь дагаж очин морины хазаарыг мултлан өөрийнхөө толгойд углаад ажигчгүй яваад байхаар нь
захтан зогсдол урагшаа зүтгэн чангааж байснаа уур нь хүрэв бололттой хай яасан золигоо хэмээн хашгиран эргэж харснаа жигтэй муухай бахирн зүхтэн алга болж өг. Тэр хятад цагаан морь хөгшөрхөөрөө чөтгөр болдог юм байна хэмээн ирсэн гэдэг. Мөн вангийн хүрээний заяатын пүүсийн данжаад сайхан жороо шаргамар худалдан авчээ. Тэрбээр шаргамороо хаяа унаж хороо захаар гарч зугаацсан гайхуулж явдаг боловч угаасаа унаанд сайнгүй учир дэмийл хадгалан тижээж бурддаг байжээ. Нэгэн шөнө нацаг түүнийг хулгайлан авахаар мухрын дам гэдэг хүнтэй хоёулаа очжээ. Нацаг хашааг давж ороод шарга морины дөрвөн хөлийг хүлээд өргөж 2 м илүү өндөр шивээ хашаан дээгүүр давуулан шитгэж дам гадна талд нь зэхэж байгаад газар хөргөлгүй тосч авсан байна. Мухрын дам гэдэг нь бяр чадал ихтэй. Тэмээнд хоёрыг ачдаг урдын мухар баглаа бараад пүүсний хашаан дээгүүр давуул шитгэн газар хөргөлгүй тосч авч байснаас мухрын дам гэж алдарсан гэдэг. Нацаг нас тогтож явсан цаг юм. Одоогийн Сэлэнг аймгийн Борон бүрэн орчимд сууршиж дөрвөн хантай гэр хэдэн ямаатай ядуулаг аж төрж байжээ. Нутгийн нэг баяныхаас нүүх ачлаг гуйхад тэргэнд сайн сураагүй соёолын шар яажгыг тэрх хоёр өгчээ. Оройхон саахалтын газраас нөгөө айлын зүг том юм үүрсэн нэг хүн ирж яваа харагджээ. Ажиглал нацаг өхөр тэрэг хоёрыг нь баглаад үүрч ирэхэд баян ихэд гайхан харж байтал өмнө нэрээд галд гал болохооргүй зомгол гарын ай даахааргүй тугал хоёроо аваарай гэд чулуудахад тэрэг нь хэмгэр өхөр нь болборч өгсөн гэдэг. Маргааш нь нацаг дөрвөн хантай гэрээ баглаж дээр нь хідэн ямаага тавиад уул даваад явчихсан гэдэг. Одоогийн Дундгой аймгийн Төгрөг орчмоор Харчин мөртөөний Сэвхүүлийн төмөр гэдэг чадал ихэнхэндээ бардсан дээрэнгээр байсан гэдэг. Тэр дургүй хүнээ барьж авч улайссан төмрөөр хайрч элдвэр зовоодог байсан гэдэг. Хулгар нацаг говь руу явж байхад нэг танил нь чи харчны төмрийн гарт орж үхнэ дээ гэхэд нацаг зориуд төмрийн нутгалдаг өртөөний дунд ус гэдэг газар очиод төмрийн адуунаас шилэн барьж байтал урт хар гэзэгтэй нэгэн хөдөр хар хүн давхин ирээд хаа газрын нусгай хүү уснаас маань морио уулгаж унган хүлгийг минь ногтлж байна вэ? Үйл чин татаж дээ гэд уургаараа нацгийг цохиход дугурлгүй мордийг нь ногтлж байв гин. Төмөр дахин цохиход нацаг уурганаас нь докторвол төмөр тэр дөрөө газар харуулдан унжээ. Нацаг төмрийг янгинт хөлж гизгийг нь ард тийш нь чанга татаж бүсэнд нь сойгоод ус руу толгоогоор нь удтал шумбуулан ам өчгийг нь асууж одоо үүнээс хойш түүнээс цааш хизээч муу муухай явдал гаргахгүй гэсэн тангаргийн үгийг авч байсан ба эцэст нь төмрийн хэд цахиурыг авч тамхиа асаан толгой дээр нь дутуу татсан тамхиныхаа галыг цохиж байсан гэдэг. Нацаг бас нэгэн удаа Говь мөргөн вангийн хошууны нутагт явж байгаад нэгэн худаг дээр очижээ. Том биетэй бадруун чирэг нүдэн дулаахан эмэгтэй томоо эгчийн ховоогоор мал усалж байна гин. Бүсгүй нацагт шууд таалагдаж элэг баримаар санагджээ. Эхлээд яриа өдөж айл асуув. Гэтэл бүсгүй өрөөсөн гараараа ишнээс нь барьсан ховоотой усаараа ажигчгүй тэр тэнд гэж загнажээ. Нацаг алив би туслая гэж хэлээд ус татангаа тэр айлын чухам хаан гинэ гэж дахин лавлаж өрөөсөн гараараа барьсан ховоотой усаараа тэр зүг зангахад нь гар нь салганаж байжээ. Үүнийг харсан эмэгтэй доогтойхон жуумалзаж байна. Үүнд ичсэн нацаг шууд мордон зорьсон айл руугаа явсан гэдэг. Хожим тэрбээр дээрх учрлынхаа тухай хуучлахдаа энгүй хүчтэн ийм ихчүүдээс төрдөг байх гэж бахтан ярьж байжээ. Тэрбээр 50 иргэм наснда Дайчин мангийн хошуу наадамд ирэхэд хөлийн цэцээр уржээ. Тэгтэл тэрбээр үгүй би барилдахаар ирсэн гэв. Наадам зохион байгуулж байсан түшимдүүд нацгийн насны нар хэвижээ. Барилдаж яах нь вэ? Одоогийн гарч ирж байгаа залуу бөхчүүд ширүүн. Тэдэнд хэмхлүүлэх нь үү хэмээн бодож байваа. Гэтэл арслан төдийлөн түүрдсэн шинжгүй 4 давуу. Улмаар 5-ын даваанд ам авах болоход цэцийнхэн нацаггүй хошууныхаа нэг гайгүй залууг авч бууж өгөх үзээ гэж өөр хоорондоо ярилцаж байв. Тэгтэл тэрбээр ойрын жилүүдэд наадамд ховор үзэгдсэн болохоор шин залуу бөхчүүдийг гадарлахгүй л байна шүү. Манай хошууныхын халтай гадны ямар сайн бүх байна. Түүнийг тавьчих гэж хэлээд явчихжээ. Цэцийнхэн баахан гайхаж эргэлзэж байгаад олны дотор хэрэг тарж магадгүй гэж яригдж байсан. Холын хошууны нэг залуу начин арслангийн аманд өглөө. Нацаг нөгөө залуутай удаан ноцолдож хин нилээд ядарч байгаа бололтой. Хав золгож удасны эцэст нөгөө залууг унтуулж байгаа хиймөрөх маяг үзүүлсэнд нөгөө залуу амархан сөхөрж ирэв. Ёстой л олон жилийн хашир туршлага сурцаараа л хайжээ. Нацаг 6-гийн даваанд ам авахаар ирээд одоо манай хошууны хэд торхгүй. Муу хөгшний даваач хандлаа. Энэ наадамд мундаг лувсан даш төрүүлнэ биз. Түүнийг тавьчих гэв. Ингээд лувсан даш арсланд бууж өгөөд тэрнч цааш барилдсаар уг наадамд төрүүлж байсан гэдэг. Таалагдсан бол subscribe дараарай.